За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр maximum depth of binary tree гэдэг нэртэй бодлого байна. За энэ нь seed code дээр easy төвчний бодлого байгаа. За ерөнхийдөө бол бодлогын санааны хувьд бол амархан tree гэдэг одоо өгдлийн бүтцээ сайн мэдчихье гэж бол энэ бодлого бол тийм хэцүү бодлого бол биш ээ. За хэдүүлээ зүгээр анханасаа ихсэж зүгээр долгой дотроо бодоод үзье л да. Хэрвээ зүгээр хэдүүл нь хоосон tree байлаа гэж бодъё л да. Хоосон tree байлаа гэж. Хоосон tree-ийн өндөр нь хэд байх вэ? За ойлгомжтой те тиг байна. Хоосон tree-ийн өндөр тиг байна. За тэгмүүд хэдүүлээ зүгээр нэг ширхэг нөөдтэй доороо хоосон нөөдтэй байлаа гэж бодъё. Энэ tree-ийн өндөр нь хэд байх вэ? 1 байна те мэдээж ойлгомжтой 1 байна. За тэгмүүд хэдүүлээ зүгээр доороос нэгсэд яваад үзье л да энэ бодлогоо те. Тэгмүүд эн чин угаасаа энэ subtree буюу энэ жижиг модыг нь хэдүүлээ хараад үзвэл доороо ямарваа нэгэн нode байхгүй нэг ширхэг мод байна те. Нэг ширхэг нодтэд ийм мод байна. За тэгэнгүүт энэ бол 1 гэдэг өндөртэй байна. За яг ижирхэн логикоос 7 дээр гарч ирнэ 1 гэдэг өндөртэй. Яг ижирхэн логикоос 9 дээр гарч ирнэ. Мөн 1 гэдэг өндөртэй. За тэгвэл 20 руу ороод үзье. 20-ын ийм энэ subtree-гийн хувьд бол авч үзье хэдүүлээ. Энэ subtree-гийн хувьд бол авч үзэхэд хэдүүлээ 20-с доошоо орох боломжтой хамгийн maximum depth нь буюу хамгийн maximum гүн нь хэдүүлээ хаашаа орж болох вэ? За ерөнхийдөө хэдүүлэн бодлогын санаа бол тийм шүү дээ. Энэ хамгийн дээдлэл байгаа нөөдөөс хамгийн доотлын нөөд хүрэх хамгийн хол зайг нь хэдүүлээ олохыг хүсэж байгаа тийм энэ бодлогын хувьд бол. Тийм учраас хэдүүлээ 20 байгаа юм чинь 20 ийшээ зүүнд баруун тишээ явсан дээр үү зүүн тишээ явсан дээр үү энэ хоёрын хооронд бол ялгаа байхгүй шүү дээ. Ягаад гэвэл хоёулаа 1 гэдэг юутай учраас өндөртэй учраас угаасаа энэ subtree-нүүд нь тийм энэ бол 1 гэдэг өндөртэй энэ бол 1 гэдэг өндөртэй. Тийм учраас 20 хувьд бол ялгаа байхгүй. Тийм учраас 20 бол 2 өндөртэй. За 9 дээр байгаа чинь бол 1-1-ийн өндөртэй байгаа шүү дээ. Тийм учраас одоо 3 дээр нэг сонголт гарч ирж шүү дээ. 3 баруун тишээ явсан дээр үү зүүн тишээ явсан дээр үү мэдээж хэдүүлээ максимум depth-ийг нь олох гэж байгаа учраас угаасаа макс өндөр дээр нь л явсан дээр шүү дээ. Тийм учраас хэдүүлээ 200 яваад за магадгүй ийшээ явуулчих тий. Тэнгүүд хэдүүлэнгийн нь 3 гэдэг өндөртэй бол гарч ирж байна. Гэт хэдүүл ойлгох нь. За ерөнхийдөө бол бодлогын санаа нь бол ийм. Тийм учраас хэдүүлээ энэ одоо жишээн дээр бол хэдүүлээ 3 гэдэг өндрийг бол буцаах хэрэгтэй байх нь шүү дээ. Яг тэгвэл хамгийн гүн хүртэл нь явах боломжтой тэр path буюу тэр зам нь бол 3 ширхэг нөөдийг дайрж явж байна тий. Хамгийн ихтэй энэ нөөд, дараа нь энэ нөөд, дараа нь энэ нөөд тий. Эсвэл ийшээ орж болно мэдээж. Тэгмүүд яг ижирхэн 3 гэдэг өндөртэй гараад ирнэ. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бодлогын санаа нь бол ийм. За хэдүүлээ кодчдод үздэхээ. За ерөнхийдөө код ч гэсэн ерөнхийдөө амархан явна. Яг тэгвэл хэрвээ root node нь юу болчвол tick гэдгийг буцаан штэ. Ямарваа нэгэн node биш болвол гэсэн үг. Одоо null те null pointer болвол хэдүүлээ тиг гэдгийг буцаана. Ягаад гэвэл өндөр нь угаасаа тиг юм чинь тэр юунд тал дээр. За тэгмүүд өөр нөхцөлд нь яах юм бэ гэвэл угаасаа бид нар мэдж байгаа шүү дээ. Доороо ямарваа нэгэн нөөд байхгүй тэгсэн мөртлөө өөрөө нөөд байвал хэдүүлээ 1 гэдэг өндрийг угаасаа нэмэгдэж ирнэ. Тэгмүүд тэрэн дээр хэдүүлээ юу байх ёстой вэ гэвэл одоо хоёр талынхаа максимум depth-ийг олох ёстой тий хэдүүлээ. За хэдүүлээ ингээд юу яагаад үзье. За болж чинь те ямар ч асуудалгүй бол болж чинь. За ерөнхийдөө бас энийг нэг лайнаар нэг шулуун нэг лайнаар нь хэдүүлээ юу яагаад бодоод үзвэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл угаасаа энэ доороо ирээд бүр энэ доороо ирээд ямарваа нэгэн нөөдгүй болсон үед хэдүүлээ шууд t return хийчихнэ. Угаасаа өндөр нь t юм чинь те 0 pointer гэхээр өндөр нь t. Тэнгүүд 15 дээр хүрээд ирэнгүүд угаасаа 15 дээр чинь нэг өндөр нэмэгдэн штэ. Яг тэгвэл 15 ч өөрөө нэг нөөд юм чи те. Тэнгүүд доотлолт байгаа өөрийнхөө доотлолт байгаа нөгөө хүүхэд нөөдүүд нь байгаа штэ те child нөөдүүд. За тэр child нөөдүүдээс аль уртыг нь хэдүүлээ авч явж байсан шүү дээ. Одоо 3 дээр жишээ сонголт гарч ирж байсан тий. Ийшээ зүүн тишийг явах уу, 9 рүү явах уу, аль эсвэл баруун тишийг 20 руу явах уу? 20 нь илүү өндөр учраас 20 руу явж байсан тий. Тэр үйлдэлийг бол энэ максэр хийж байна гэдэг зүйлээ ойлгочих юм. За ерөнхийдөө бол энэ бодлого бол ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Хэрвээ асуулт байвал доор комент хэсэгт бичээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.